Цаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд би ганаа байна. Өнөө хөшлгээрээ та бүхэдтэй олсон. За ингээд өнөөдрийн зочин Эргөө Баяр ах маань та бүхэнд сэтгэл зүйчийн талаар болон сэтгэл зүйч болоход юу шаардлагатай байдаг тэр талаар ярина. За ингээд өөрийгөө танилцуулаа та. Сайн байна та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Сэтгэл зүйч Эргөө Баяр байна. Та бүхэнд өнөөдөр сэтгэл зүйн боловсролт чинь хувь нэмэр оруулахад сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийн мэдээллийг багц болтугай хүргэхийг зорж байгаа ба өнөөдөр ингээд танд энэ өдрийн мэдээг хүргэе. За ингээд асуултанд оръё. За сэтгэл зүйч болоход яг ямар шалгуурыг давах хэрэгтэй гэдэг юм болоо. За сэтгэл зүйч болохын тулд ерөөсөө бүхэл яг мэргэжлүүдийн дагуу яг адилхан шалгуур нь юу вэ гэхээр хичээл намдаа сайн бэлдэх. Хичээл нам гэдэг бол хамгийн чухал зүйл. Нөгөөдөөр сэтгэл зүйн хат хүнийг ойлгох, дэмжих, туслах сонсох чадвартай байхад сэтгэл зүйч болоход өөрийгөө бэлдэж байгаа юм том алхам байна. Хайртай ордноо сонсох хэрэгтэй, дэмжих хэрэгтэй. Тэснэрээ хүн сэтгэл зүйч болоход өөрийгөө багаагаар бэлдэх юм байна. За баярлалаа. За ерөнхийдөө сэтгэл зүйч болоход ирээдүйдээ яг төсөж байгаа хүмүүс хэлэхэд яг ямар хичээлээр яаш өгөх үү, яг ямар хичээл сонгох уу тэр талаар ярьлаа. За сэтгэл зүйч болъё гэж хүсэж байгаа хүмүүс ерөнхийдөө голчлоо сургалтаас л хамаарч байна. За Монгол шиг сургалт оръё гэвэл нийгэм англи хэлээр эсгээр хөшлөлт өгдөг байгаа. За мобист сэтгэл судлаараас бэлддэг. Мобист болохоор монгол хэлээр 100% бэлддэг. Мөн нөгөөдгөр босод сургуулиуд юм уу хүмүүдэг их орчлон гэдэг их дэд сургуулиуд болохоор бас яг нийгэм англи хэлээр. Нийгэм нь 70%, англи хэл нь 30%. Тэгээд энэ хоёрын процентлог сэтгэл шалгалтын оноогоор босгоо оноогоор сэтгэл судлаач их нэгддэг. За маш баярлалаа. За сэтгэл зүйч гэж яг ер нь хийм болоо яг хүмүүст яаж тусалт юм болоо. За сэтгэл зүйч гэдэг хүн бол ерөөсөө зөв амьдралын ухааныг заадаг. Хүнд яг зөв байх, яавал зөв байх ёстой, яавал сэтгэл зүйд өөрийнхөө дархлаа энэ зүйлсийг бий болгохын тулд сэтгэл зүйн хөв зөв амьдралын ухааныг зааж тэднэр заавал зөвлөж мэдээлэл хүргэж өгдөг хүнийг сэтгэл зүйч гэж байна. Яг энгийн байдлаар зөв. Ерөнхийдөө бол хувийн амьдрал зохиоход тань ер нь сэтгэл зүйчийн мэргэжил ер нь нөлөөлдөг болов. За яг мэдээж хэрэг мэргэжлийн онцлог гэж зүйл байна. Тийм учраас яг сэтгэл зүйч гэдэг хүн бол сэтгэл зүйн яг энэ ажил эрхэлж байгаа үедээ сэтгэл зүйчийн дүүр гэж байна. Энэ үе дээр сэтгэл зүйчийн ажлыг эрхэлнэ. Мөн нөгөөдгөө бас өөрийн хувийн орон зай гэж байна. Зарим үед мэдээж хэрэг өөрийнхөө хувийн учраас өөрийнхоороо байхын үе бол байхгүй яг уу. Тэгэхээр яг хувийн амьдралын зүйлсээ аль болох мэргэжлийн хүн бол ялгаж салгаж энэ зүйлсээ зохицуулаад сурчдаг байгаа сэтгэл зүйч гэдэг. За баярлалаа. Таны хувьд ер нь аз жаргал гэж яг юу юм болоо? За аз жаргал гэдэг бол миний хувьд бол аз жаргалын талаар маш их ярьдаг, энэ зүйлсийн талаар ярьдаг. За ерөнхийдөө аз жаргал гэдэг зүйлийг хоёрхан томьёолоор хэлнэ. Эерэг сэтгэлгээ ба харилцаа. За энэ үгээр эерэг сэтгэлгээ гэдэг нь бол бидний аливаа зүйлийг харж байгаа тэр харах ертөнц, аливаа зүйлийг гэрэл гэгээтэй гоёор харж байгаа энэ байдал маань эерэг сэтгэлгээ буюу бидний гоёор энэ байдлаар бидний амжилт, бүхэл зүйл, сорлого эдгээр зүйлс нөлөөлдөг. Дараагийнх нь харилцаа гэдэг нь бидний ойр дотны найз нөхөд, ээж аав, хамаатан садан, гэр бүлийнхэн бүхэл зүйл хүмүүстэйгээ багш нар гээд донгой сурагчид эдгээр хүмүүсүүдэд багш нар гээд энэ хамт олонтойгоо сайхан таатай уурлалтай байх нь аз жаргал юм аа. За баярлалаа. Таны хувьд ганцаардал нь яг юу юм болоо? За ганцаардал гэдэг бол ерөөсөө өөртөө хүн хажууд нь хэм байхгүй байгаа, хэцүү байгаа, сэтгэл зүйн хувьд ерөөсөө таагүй байдалтай, өөрийгөө ойлгохгүй таагүй байдал байгаа энэ үл бол ганцаардал. Тэгээ хүн яагаад ганцаардсан юм бэ гэхээр өөрөөрөө илүү тэнэг тэрхээр бас тэр мэд ганцаарддаг. Ганцаардал гэдэг бол ерөөсөө эерэг сөрөг хоёр талтай. Хүмүүс бол ганцаардахаар муу зүйл юм байна гэж ойлгодог. Гэтэл хүн ганцаардсанараа ер нь амжилтанд хүрсэн зарим алдартай бүтээлүүдийн хувьд ганцаарч зүйтэй бүтээлүүд төрсөн үед энэ нөгөө нэг амжилт зүйлсэд гарч ирсэн байдаг. Тиймээс ганцаард гэдэг бол нэг талаараа шууд сөрөг гэсэн үг биш. Ерөөсөө аль талаас нь харж яана гэдэг нь шалтгаалж байна. За баярлалаа. Таны хувьд яг сэтгэл хөдлөл гэж юу юм бол? За сэтгэл хөдлөл гэдэг бол тухайн хүний үүсэж байгаа эерэг сөрөг хоёр мэдрэмж. Ерөөсөө сэтгэл хөдлөл гэдэг бол тухайн хүний дахины гадалд үүсэж байгаа хөрөл сатлын үед үүсэж байгаа нөгөө нэг эерэг сөрөг хоорондын мэдрэмжинд хүний үйлдэлж байгаа хариулт. Энэ зөвлөлийг зохицуулах. За баярлалаа. Сэтгэл хөдлөлөө ер нь бол хүүхдүүд хянаж чаддаг. Яг энэ талаар та зөвлөгөө өгөөч. За сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг бол хянах боломжтой. Яг тухайн хүний өөрийнх нь туршлага, амьдралыг ертөнцийг үзэх хандлага энэ зүйлсээс
шалтгаалт юм байна. Ерөнхийдөө сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг бүгд хийх боломжтой, уураа хийх боломжтой, стрессийг зохицуулах боломжтой, сэтгэл зүйн бүхэл зүйлсийг зохицуулна хийнэ. Тэгээд зүйлүүдийг бий болгоно. Гэхдээ хянаад энэ зүйлсийг бүгдийн зарим үед уурлахаар байсан ч уурлах чадахгүй байвал дараа нь энэ зүйлсээ бас гадагшлуулах хэрэгтэй, өөрийгөө илэрхийлж энэ зүйлсээ ярилцсан амжиж байна. Харин бүр яг энэ зүйлсээ хадгалаад байвал энэ зүйлс бас бага таны сэтгэл зүйн асуудал, өвчин зовлон энэ зүйлсээ бий болгох боломжтой юм шүү. Тэгээд энэ зүйлсээ гаргаж гадагшлуулж байгаа юм. За баярлалаа. Ер нь бол миний хэлсэн зүйл үнэн байгааз та бүхэн үнэмшлийг үзвэл яг энэ талаар би ярьсан байгаа. За өөрийгөө олоход хамгийн түрүүнд яг юу хийх ёстой юм болоо? За өөрийгөө олоход ихтэй хамгийн түрүүнд өөрөөсөө яг би хэм бэ? Би яг юу дуртай вэ? Би юу чаддаг вэ? Би юу сонирхолтой вэ? Тэ? Эдгээр зүйлсийн асуултуудыг өөрөөсөө олох ёстой. Хамгийн эхлээд би хэм бэ гэдэг асуултаар тухайн хүний яг өөрийнхөө тодорхойлох зам төлөв. За мөн нөгөөдгөр өөрийгөө олоход бас бусдын дэмжлэг тусламжийг авах хамгийн зөв хэсэг. Энэ хэсгээр чи өөрийнхөө даваа талыг сул талыг олж хараагүй л өөр хэн нэгэн чиний даваа тал сул талыг харах боломжтой. Чиний хараагүй нүдээр чамайг хардаг. Тэгэхээр өөрийгөө олохын тулд чинийд өөрөөсөө хай, бусдаас хай. Хоёр арга зам байна. За чамайг өөрийгөө олоход тустай. Маш үнэтэй зөвлөгөө. Ер нь бол хүүхдүүд өөрийгөө олж чаддаггүй. Энэ талаар бол ер нь бол их асуудаг. За баярлалаа. Хэрхэн ер нь айдсаа давах вэ те? Энэ талаар та нэг яриач. Айдс гэдэг маш хэцүү те. За айдс гэдэг бол хүний дотор үүсэж байгаа сэтгэл хөдлөлийн бас хэлбэр. Энэ зүйлс бол хүний бас зарим байдал хэцүү тавгүй төгшөөрсөн ийм нөхцөл байдлуудыг үүсгэдэг. Ерөнхийдөө айдсаа давах бол хамгийн чухал арга өгөхөөр айдсаас эзэж гэдэг цутаа айдстайгаар нүрт бол. Нүрт болсон цаг таны айдс алга болно. Та нүрт болоог бол тухайн айдс эзэж алга болохгүй таны зүрх сэтгэл энэ зүйлсүүд айдс мэдрэгцээр байх. Тийм болохоор айлуулах айдстайгаар нүрт болсон цаг тухайн айдс алга болно. За таны хувьд ер нь хайр гэж юм бол яг өсвөр насны хүүхдэд тохиолддог тийм ээ. Хайр гэдэг бол ерөнхийдөө яг сэтгэл судлаачны зүгээс юу гэж үздэг вэ гэхээр тухайн хүнийг яг байгаагаар хайрлах. Хүн яг байгаа байдал. Тунгая тэр бүл болж байгаа хүмүүс хайртай нэгнийхээ тийм бүхий л зүйлсийг хүлээмжшүүр хайр энгийн яг байгаа байдал гэсэн. Тухайн хүн чинь мэдээж хэрэг зарим үед уурлах тий баярлах янз бүрийн сэтгэл хөдлөлүүд үүсдэг. Тэгэхээр нөгөө ууртай үед нь хайрлахгүй байгаад уургүй үед нь хайрлна гэж ойлголт байхгүй юм учраас бүхий л үед тухайн хүнийг энгийн байгаа байдлаар нь хайрлаж чадчихвал энэ хайр оршиж байгаа гэсэн үг. За маш хэрэгтэй зөвлөгөө. Өсвөр насны хүүхдүүд бидний яг тохиолддог зүйл байгаа шүү хүүхдүүдээ анхаараарай. За жинхэнэ хайраа одоо олох хамгийн энгийн арга нь юу юм бол? За жинхэнэ хайраа олох энгийн арга гэхээр яг миний хувьд бол шууд орж ирэхгүй. Гэхдээ ерөөдөө хайраа олох маш олон аргууд байгаа. Та нэг тухайн хүнийгээ хөндлөж чадж гэнэ үү? Тухайн хүнийгээ сонсож чадж гэнэ үү гэдгээр шалтгаална гэсэн үг. Ерөөдөө та тухайн хүнийгээ төлөө бүхэл зүйлсээ зориулж чадж байвал энэ жинхэнэ хайраа олох эхлэл юм байгаа. Тухайн хүнээ өөрийгөө зүрх сэтгэлээрээ зүйлсээ мэдрээд тухайн хандлага бас өөрчлөгдөж чадчихвэл энэ бас хайр байна. Өөрчлөлт гэдэг бол ялангуяа эрэгтэй хүмүүстэй маш их илэрдэг. Тухайн хүн эмэгтэй хандлага бүхэл зүйлсээ зориулаад энэ хүнийхээ хичээл намдаа муу гэсэн хичээл намдаа сайн болоод спортоо сайн болоод ингээд бүхэл зүйлдээ өөрчлөгдөж чадчихвэл тухайн хүний жинхэнэ хайраа бол олсон. Тэр хүний хандлага өөрчлөгдөж ивэл тухайн эрэгтэй хүн болов жинхэнэ хайраа олчихъя гэж ойлгох боломжтой. За баярлалаа. Ер нь бол яг өсвөр насны хүүхдүүд гэлтгүй энэ нас ер нь бол залуучууд тохиолддог. Гэр бүлтэйгээ ер нь бол үл ойлголцол маш их гардаг. Энэ талаар ер нь та яриач үл ойлголцолгүй байх арга ч юм уу эсвэл ярилцах ч юм энэ талаар та нэг зөвлөгөө өгөөч. За гэр бүл гэдэг бол мэдээж хэрэг өсвөр насны хүүхдүүд бидний өсвөр насны хүүхдүүдийн хувьд хамгийн том байр суурийг эзэлдэг. Гэр гэдэг бол мэдээж хэрэг гэр бүлдээ маш их цаг цагийг зарцуулдаг. Мэдээж хэрэг гэр бүл байгаа газар ямар нэгэн зүйл байгаа газар ямар нэгэн асуудал байж таараа. Харин тэр асуудлыг яаж амархнаар хялбархан даван туулах вэ гэдэг бол ерөөсөө тухайн хүний харилцааны асуудал. Өөрөө яаж хэрхэн шийдвэрлэх вэ? Гэр бүлийнхэнтэйгээ яаж харилцах вэ? Манай аав архиугаад энэ гэж хэлдэг хүмүүс байдаг. Харин тэрний оронд манай аав яагаад дуугаад юм бол би өнөөдөр нэг асууж үзье угааг багт тийм. Ингээд бас нэг удаа ингэж аавтайгаа ярилцаж үзвэл бид нар бас
тухайн гэр бүлийн асуудал, үйл ажиллагаалцах асуудал тийм ээж автайгаа таарамжгүй байдал энэ асуудлуудаа шийдвэрлэх маш амархан боломжтой. Харин бид нэр төрүүлж алхмыг хийхгүй өөрөө өөрсдөө дотроо шатлаад яваад идэх нь бидний хамгийн сул тал юм байна. Тиймээс төрүүлж ихний алхмыг хий, төрүүлж аав ээжтэйгээ ярил. Зарим үед бас аав ээжтэй өөрийгөө илэрхийлэх тэр орон зайгаа та нар өөрсдөө бий болгох нь хамгийн чухал юм байна шүү өөрсдөө гэж хэлдэг. За хүний сэтгэл зүйн засаг танд ямар санагддаг вэ? За хүний сэтгэл зүй гэдэг бол маш өндөр түвшний бас маш цогц том зүйл гэдэг сэтгэл зүйл том. За энэ зүйлийг ингээд засна гэдэг бол бас нөхөд дараа маш нэгдэг чадвар болно. Би бол их шаардлага шаардна. Энэ хүний одоо жишээ нь сэтгэл готролтой байсан, үеийнхээ дараа маргалдаж байсан гэр бүлийн асуудалтай байсан. Энэ хүмүүс өрөөнд оршиж асуудлаа ярилцаад түүний дараагаар маш их гэрэлтээс гэрэлгээ сайхан зүйл түүний дараагаар тань маш их баярлалаа надад тусалж чадлаа та гэдэг энэ үгийг сонсоход маш гоё амьдралын хамгийн чухал утга учир өнд оршиж юм байна. За тэгээд дөрөв жоохон бичлэг сонсаачлаа тийм. Тэгэхээр за ерөөдөө бол маш хэрэгтэй зөвлөгөө өглөө. За дараагийн асуулт мэрэгчтэй зөв сонгоход яг юу их шаардлагатай юм бол мэрэгжил гэдэг маш чухал шүү дээ. За ерөнхийдөө би сургуулиуд дээр ажиллаж байгаа хугацаанд мэрэгчил сонгохын талаар маш олон зөвлөгөө сургалт мэдээллийн зүйлсийн талаар хүүхдүүдийг таниулж түүгээрээ мэдээлэл маш олон хүүхдийн мэрэгжил сонгоход бас нөлөөлөх алхмын зүйлсийг хийж явж байгаа сэтгэл судлаач байгаа. Мэрэгчил сонгоход ерөөсөө хамгийн түрүүнд чи өөрийнхөө дуртай зүйлийг олчихсон. Дуртай зүйл. Яг юуны төлөө явах гэдэг ямар зорилго тавиад байгаа юу хиймээр байгаа. Чи 4 жил сураад 40 жил ажиллах учраас бид нар ерөөсөө дуртай зүйлээ хобби болгох хэрэгтэй. Дуртай зүйлээ бид нар хөгжүүлээд түүнийгээ сайжруулад үүний үрдүнд бид нар 40 жил ажиллахаас дуртай зүйлээ хийн. Тэрнээсээ сэтгэл ханамж аван сайхан ажиглалыг мэдэрнэ. Тийм учраас ерөөсөө мэрэгчлээс хамгийн ихний зөв алхам бол чи юунд дуртай, юуг чаддаг, юуг биддэг, юу хийхийг хүсдэг. Тэр зүйлийнхаа төлөө зүрх сэтгэлээ зориул, зүрх сэтгэлээ тэмүүл, та бүхэнд чадахгүй мэдхгүй зүйл байхгүй түүнийхээ ханаас яв. Чамд боломж нөхцөл байдал мөнгө төгрөг тий сурч чадахгүй байх ингэх байх гэсэн маш олон хэрэгэлзээ хийх байгаа ба. Тэгэхээр тэр болгоныгаа авч хай. Гол нь чи тэр итгэл тэр дуртай зүйл энэ зүйлсээр толгойлаад тухайн зүйлсийг авах тул чадна гэдэг тий 100% итэг. Тэгвэл чам зүйлс боломжтой мэрэгчлийн чи мэрэгчлээс сонгох тэр хамгийн ихний алхмыг хийж чадна гэсэн үг шүү. За баярлалаа. За ингээд эцэст нь хандаж хэлэхэд та яг ингээд өсвөр насны хүүхдүүд болон одоо яг эдрийн насны залуучууд хандаж яад юу шилмээр байна те? Өөрийнхөө одоо санал бодлоо ч юм уу тэр талаа та нэг сайхан дурдаач. За өсвөр насны хүүхдүүдээ хандаж хэлэхэд бид маш олон зүйлс байна л да. Ерөнхий ганц зүйлийг бид бас яг энэ ажиллаж байгаа хүмүүсээр захимаар байна. Бид нар ерөнхийдөө жижиг асуудлыг маш томаар хүлээж авдаг болчих. Яг анзаараад байна. Жижигхэн нэг хүүхэд жоохон шоглох юм тохиолдол үеийн асуудал бий болоод тэр асуудлыг маш их зөв хүн дээр хатлаж авдаг. Багш жоохон хатуу гэлжүүдээр нэг намхан гомддог, үйлдэл багш намайг тэгж хэллээ гэж гэдэг асуудал. Тийм учраас ерөөсөө бид нар үг даацах хэрэгтэй, хүний үгийг сонсдог байх хэрэгтэй, хүнийг бас хүндэлдэг байх хэрэгтэй, хүнийг бас ойлгодог байх хэрэгтэй, хүний жаргал зовлон бас хуваалцах хэрэгтэй. Хүний зовлонгоор бас жаргал хийдэг зэрэг хэсэг үйл хүмүүс хүүхдүүд байна. Тийм учраас бас хүнийг тийм хэцүү байдалд оруулах энэ зүйл байдал энэ зүйлсийг бити үүсгэе. Бид нар чинь ийм нэг л дэлхий дээр орж байгаа нэг л бүлэг гэсэн учраас бүгд ажралтай байвал нэг гэр бүл ажралтай байхаас илүү бүх гэр бүл ажралтай байх хамгийн чухал. Тиймээс дээрээ үнцэнтэй хэл зүйлсээ сайхан зүйлсээ бүх хүмүүс бэлгэлцгээе гэж бодъё. За баярлалаа. За ингээд өнөөдрийн одоо оролцогчоор гэх юм уу одоо анхны зочноор сэтгэл зүйч ах маань оролцлоо. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Бичлэгийг дуустал үзээрэй. За тэгээд намайг дэмжээрэй. За тэгээд лайк. Бичлэгийг дуустал үзсэнд танд баярлалаа. Намайг дагаж намайг дэмжээрэй. Мөн та хонхон дээр даруул миний бичлэгийг цаг аталгүй үзэх болно.